Оройн төргийн үзэгчдээ мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. 21 цагийн мэдээгээр дамжуулан энэ өдөр өрнөсөн мэдээ сурвалжлагуудыг хүлээн авч үзнэ. Төрийн зарим чиг үүргийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх хүрээнд аймгийн засаг дарга 2008 оноос эхлэн төрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулж ажилласан. Тэгвэл энэ онд аймгийн засаг дарга 72 төрийн бус байгууллагатай 95 сая төгрөгийн гэрээг байгууллаа. 2013-аас 2015 оны хооронд давхарцсан тоогоор 170 төрийн бус байгууллагатай 260 гаруй сая төгрөгийн гэрээ байгуулжээ. Тухайлбал өнгөрөх онд нийтдээ 71 төрийн бус байгууллагатай 95 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулж ажилласан байна. Энэ оны тухайд мөн 72 төрийн бус байгууллагатай 95 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээг үзгэллээ. 2015 оны жилийн эцэс төрийн бус байгууллагуудтай байгуулсан гэрээний биелэлтийг аймгийн засаг даргын тамгын газрын 5 хилцээр үнэлж дүгнжээ. Энэ жил ч гэсэн 2016 онд бол аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар бид бол одоо мэдээж хөрөнгө санхүү хүнд хэдий байгаа боловч 95 сая төгрөгийг төрийн бус байгууллагуудаар төрийн ажлыг гүйцэтгүүлэхээр батлуулсан байгаа. Манайх 2 төсөлд байгуулж байна. Өнгөрсөн жил 700 мянган төгрөгийн гэрээ байгуулсан. Одоо энэ жил сая 200 мянган төгрөгийн гэрээ байгууллаа. Манайх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд залуучдыг хөгжүүлэх найдвар төвийн 24 хүүхэд 7 дугаар сургуулийн 4 ангийн 63 нийт 83 хүүхдийн шүдний боторжуулах төслийг нэг удаагийн төсөлтөөр сая 600 бүтэн жилдээ 300-200 мянган төслөөр хэрэгжүүлж байгаа. Одоо клубын хугацаанд бол үндсэндээ 3 жилийн хугацаанд бол 9 сая 600 мянган төгрөгийг зарцуулсан байна. Тэгээ аймгаас өнгөрсөн жил 700 мянга авсан, энэ жил бас сая 200 мянга авч бас бидний ажил их дэмтэй сайн байна. За манай төрийн бус байгууллага болохоор эхний жилдээ аймгийн засаг даргын тамгын газартай гэрээ байгуулж байна. Үгийн хүчгээ төрийн бус байгууллага. Манай төрийн бус байгууллага болохоор гэр бүлийн сэтгэл зүй зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ийм төрийн бус байгууллага. Тийм учраас өнөөдөр аймгийн засаг даргын тамгын газартай хамтарч ажиллах гэрээ байгууллаа. Тийм учраас өөрсдийн биелүүлэн гэсэн хүлээс үүргээ биелүүлэхийн тулд Орхон аймгийн гэр бүлийн төлөө бат бөх гэр бүлийн төлөө хөсөөрэтээр үйл ажиллагаа явуулдаг ийм төрлийн бус байгууллага. Энэ жилийн тухайд эрүүл мэндийн чиглэлээр 7, халамж үйлчилгээний чиглэлээр 15, боловсролын чиглэлээр 40 гаруй, спортын чиглэлээр 10 орчим төрийн бус байгууллага гэрээ байгуулсан байна. За ингээд 2015 оны жилийн эцэс төрийн бус байгууллагуудтай байгуулсан гэрээний биелэлтийг засаг даргын тамгын газрын 5 хилцээр одоо чиглэлээр төрийн бус байгууллагуудынхаа хамтын ажиллагааны гэрээний биелэлтийг авч дүгнсэн. Тэгээ 2016 онд орон нутгийн төсөвт төрийн бус байгууллагатай гэрээ байгуулан ажиллах талаар 95 сая төгрөг батлагдсан. Энэ бол 2015 оны түвшиндээ гэсэн үг. Гол онцлог бол энэ Эрдэнэт хот байгуулагдсны түүх 40 жилийн болно шүү дээ. Тэгээ энэ ажлын хүрээнд бас ажлаа чиглүүлэх, тэгээ олон нийт рүү чиглэсэн энэ ажлуудыг төрийн бус байгууллагатайгаа хамтран зохион байгуулах. Энэ чиглэлээр энэ уламжил болсон энэ ажил зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд гэмтэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн харилцаа, залуусын оролцоог сайжруулах, хууль сурталчлах, халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд иргэдийн эрхийг хамгаалах, хүнсний хангамж аюулгүй байдал, бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх, хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг олон чиглэлд эдгээр байгууллагууд өөр өөрийн чиглэлийн хүрээнд ажиллана. Энэхүү гэрээг 2008 оноос эхлэн жил бүр байгуулж ирсэн бөгөөд 2008 онд 15 төрлийн бус байгууллагатай 29.9 сая төгрөгийн гэрээ байгуулж байжээ. Өнгөрсөн онд манай аймагт 268 хуулийн этгээд шинээр бүртгэгдэж 60 гаруй аж ахуй нэгж байгууллага татан буугдсан гэх тоон үзүүлэлт байна. За эдгээр аж ахуй нэгж байгууллагуудын ихэнх нь татвар болон улсын бүртгэлийн хилтэст тайлан тооцоо гаргаж өгөөгүй шалтгаанаар үйл ажиллагаагаа зогсоожээ. 2015 оны 9-р сарын 30-ны өдрийн байдлаар манай аймагт үйл ажиллагаа явуулж байсан 35 аж ахуй нэгж байгууллага татан буугдсан гэсэн тоог татварын хэлцээс гаргасан байна. Харин улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн бүртгэлд өнгөрсөн онд 60 гаруй аж ахуй нэгж татан буугдсан талаар тэмдэглэсэн байна. За аж ахуй нэгж байгууллагыг татан буугдах шийдвэрийг тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулагч болон төрийн холбогдох байгууллагын шийдвэрээр гэсэн хоёр янзаар гаргадаг. За тэгвэл дээр дүрцсэн 60 гаруй аж ахуй нэгжийн ихэнх нь татвар болон улсын бүртгэлийн хэлтс тайлан тооцоо гаргаж өгөөгүй шалтгаанаар татан буугджээ. Татан буугдсан бол нэг 60 гаруй байгууллага татан буугдсан. За мэдээж үүний дийлэнх нь бол Монгол улсын татварын байгууллагад бүртгэлийн байгууллагуудад
тайлан тооцоогоо одоо гаргаж өгдөг. Тийм л одоо аж ахуйн нэгжүүд өөрөөр хэлбэл жижиг аж ахуйн нэгжүүд л үндсэндээ татан богдсон. Эрх бүхий байгууллагууд өөрөөр хэлбэл одоо татврын байгууллагч байдаг юм уу? Эсвэл одоо эрх бүхий одоо тийм байгууллагуудаас татан буулгах одоо нөхцөлийг хангачсан учраас зохих шийдвэрийн гараад татан буугдсан байдаг. Нөгөө талаас үүсгэн байгуулагчдын өөрсдийнх нь хүсэлтээр татан буугддаг. Манайх бол зөвхөн одоо энэ эрх бүхий байгууллага эсвэл одоо үүсгэн байгуулагчдын өөрсдийнх нь хүсэлтээр л манайх бол татан буугдсан бүртгэлийг л хийж идэг байгууллага шүү дээ. За тэгвэл өнгөрсөн онд манай аймагт 268 хуулийн этгээд шинээр бүртгэгдсэн байна. Үүний 190 хязгаарлагдмал хариуцлагатай компани 8 нөхөрлөл байсан бол хоршоо 1 байгуулагджээ. Түүнчлэн төрийн бас байгууллага 50 бүртгэгдсэн бол хэв мэдээллийн 2, үйлдвэрчний хэвлэлийн 11 байгууллага шинээр бий болсон байна. Аймгийн Садаргын тамирын газраас нэхэмжлэгч болон хариуцагчаар оролцож байгаа 10 хэрэг шүүхийн шатанд байна. Эдгээрээс 2 хэргийг ахан шатны шүүхээр хилцэж засаг даргын шийдвэрийг хэвэр үлдээхээр болсон байна. Өнөөдрийн байдлаар аймгийн засаг даргын тамирын газрын зүгээс хариуцагчаар татагдсан 8, нэхэмжлэл гаргасан 2 хэрэг шүүхийн шатанд явж байна. Тодорхойлбол хариуцагчаар татагдсан хэргийн хувьд аймгийн засаг даргын шийдвэртэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэн, мигмард орж байгаль, бэх биелэг мөнх туяа, Болдбаатар нарын асуудал байгаа юм. За мөн мөнгөн хөндөй компанийн нэхэмжлэлд аймгийн засаг даргын тамирын газар хариуцагчаар татагдаад байгаа гэжээ. Эдгээрээс иргэн, бэх биелэг, Болдбаатар нарын нэхэмжлэлтэй 2 асуудлын анхан шатны болон дээд шатны шүүх хурал явагдсан байна. Тиймээс шүүхийн шийдвэрийн дагуу аймгийн засаг даргын захирамжийг хэвээр үлдээжээ. За 2 шатны шүүх хурал, анхан шатны шүүх хурал болж за бэх биелэг, Болдбаатар нартай холбоотой асуудал бол анхан шатны дээд шатны шүүхөр бол шийдлэгдсэн. Засаг даргын захирамж бол хэвээр үлдээгдсэн. Энэ 3 асуудал бол засаг даргын ажлаас нь чөлөөлсөн асуудал дээр хэвлэл гаргасан. Тодорхой хэмжээний зөрчил гаргаад санхүүгийн шалгалт явуулаад тодорхой зөрчил гаргаад энэ зөрчил дээр хариуцлага гаргасан. За харин энэ хязгаарлагдмал хариуцлагатай компани болон ард түмний хайрлын намын дарга Гүндлаа нарт холбогдох асуудлаар засаг даргын тамирын газраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьд 5 дугаар оролцолд хатуу уучлалттай автоцсан барих ажлаа чанаргүй гүйцэтгэсэн гэж үзсэн байна. Үүний дагуу тус компани захирлыг дахрын албанаас эрен сурвалжлаад эхэлжээ. Харин ард түмний хайрлын намын дарга Гүндалагийн тухайд холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй гэр барьсан. За үүнийг албатан буулгахад гарсан зардлыг нэхэмжилж шүүхэд ханджээ. Дашрам дуртахад өнгөрсөн онд Хуанлу компани 7 дугаар хорооллын газрын асуудлаар аймгийн засаг даргын тамирын газартай зарга үүсгээд байсан. За уг асуудалд манай аймаг ялалт байгуулж тухайн газрыг эргүүлэн авчээ. Малын гаралтай түүхийн эдийн худалдааны төв Баян цагаан багт байгуулагдсан. За энэ зах ашиглалтанд орсноор малын гаралтай түүхийн эдийн ил задгай худалдааг тус худалдааны төв рүү шилжүүлэхээр болсон байна. Малын худалдаа, малны дэлгаа, малын гаралтай түүхийн эдийн цэгийг нэг газар төвлөрүүлэх бодлогын хүрээнд 2013 оноос орон нутгаас төвлөрсөн худалдааны зах байгууллагаар ажилласан байдаг. Энэ хүрээнд Баян цагаан багийн нутаг дэвсгэрт стандарт шаардлага хангасан малын худалдаа, махны, бөөний, жижиглэнгийн худалдаа, түрээсийн лангуу зэрэг үйл ажиллагаатай 5 эрдэнэ худалдааны төв байгуулагдсан. Одоогийн байдлаар энэхүү төв албан ёсоор нээгдэггүй байгаа. Энэ төв бүрэн хэмжээнд ашиглалтанд орвол аймгийн хэмжээнд байх ил задгай мал түүхийн эдийн худалдааг нэг зэгт төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа гэдгийг хэллээ. Тэгтээ бол албан ёсоор нээгдэггүй байгаа. Улсын комисс ажиллан за мэргэжлийн байгууллагуудын шаардлагатай одоо бичиг баримтууд гараагүй байгаа юм байна. Тэгээд албан ёсоор удахгүй нээгдэн гэсэн мэдээлэлтэй байгаа. За энэ зах нээгдэхээр манай хотын одоо дулаархаар амьд мал их орж ирдэг. За энэ нэгэ дагаад бас байгаль орчинд бохирдуулах засварг нөлөөллүүд нэлээд гардаг. За энэ бол байхгүй болон төвлөрсөн нэг зэгээс мал худалдаалах юм зэгтэй болно. За нөгөө талаар малын гаралтай түүхэн эдийн худалдааг бол нэг цаг төлөвлөлнө. Тэгэхээр одоо хүнсний заах юм уу одоо 9 эрдэнэ худалдааны төвийн урдуур гэдэг ингээд зам дагаад энэ малын гаралтай түүхэн эдийн худалдаанууд нэлээд хийгддэг. Энэ бол бас эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна. За хотын өнгө зэмжин мөр нөлөөлж байна гэсэн одоо мэргэжлийн байгууллагуудын нэлээд өгүүлбэрүүд байгаа. Тэгэхээр энэ бол зэгцэрнэ гэж харж байгаа.
Өөрөөр хэлбэл худалдааны төв хараахан ашиглалтанд ороогүй байгаа учраас төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд талбайд төвлөрсөн махны худалдаа цагаан сар хүртэл байх юм байна. Ямартай ч эрүүл ахуйн шаардлага хангаагүй хотын өнгө зэмжин сөрөг нөлөөтэй газруудад малын гаралтай бүтээгдэхүүн ил задгаагаар худалдаалах явдал аймгийн хэмжээнд жилийн жилд яригддаг байсан. За энэ жилээс эхлэн мал түүхийн эдийн засгийг ашиглалтанд оруулж хот доторх амьд малын худалдаа, арьс шир, түүхийн эдийн ил задгаа худалдаа цэгцрэх сайн тал бий болж байгаа гэдгийг онцоллоо. Мэдээллийн хөтөлбөр сэтгүүлч инх чуулганы бэлтгэсэн мэдээлэлээр үргэлжлэн хурж байна. Манай аймгийн хэмжээнд шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй 65 байгууллага тусгай сан 10 байдаг. Харин босоо тогтолцоотой байгууллагуудын хувьд удирдлагын тайлан мэдээгээ тухайн яамныхаа санхүү аудитын хэлцэд хүргүүлэх ёстой. Орон нутгийн төсөвт байгууллагуудын хувьд улирал бүр төсвийн зарцуулалтын тайлангаа тухайн улирлын дараагийн сарын 10-ны дотор санхүүгийн хяналт аудитын албанд хүргүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл хууль хэрэгжиж эхэлснээс хойш хугацаанд байгууллага тус бүр 4 удаа тайлан гаргасан байх ёстой. Гэтэл дээрх хугацаанд манай аймгийн төсөвт байгууллагуудаас нэгэнж уг тайланг гаргаж өгөөгүй байна. Удирдлагын тайлан мэдээг бол удирдлагынхаа дараа сарын 10-ны дотор манай албанд хүргүүлэх ёстой юм. За эдгээр бүхэн бол одоо энийг хэрэгжүүлээд одоо 4 дахь удаагийнхаа тайлан авах чинь тэгтэл одоо бол нэг ч байгууллага тайлангаа ирүүлдэг байгаа. Энийг ийм учраас бол энэ удирдлагын тайлан мэдээ явуулдаг гэдэг энэ асуудлыг бол хяналтанд аваад ирэн тогтмол одоо удирдал болгон тайлан явуулдаг гэдгийг анхаараад заавал одоо засаг даргаас албан бичиг ирэхээр тайлан явуулах юм шиг ойлгоод байх шиг байна. За тийм учраас 4-р удирдлагын тайлан одоо хугацаа бол хоцорсон байгаа. Тэгвэл бол сангийн яамнаас бол нэгэнд одоо програм шийдлэх зур 1 сарын 25 хүртэл хугацаа тавьсан байгаа учраас даруйхан одоо 20-ны дотор манай албанд хүргүүлээд ингээд явах шаардлагатай. Өнгөрсөн онд санхүүгийн хяналт аудитын албанаас төсөв байгууллагууд шилэн дансны тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаад 2 удаагийн шалгалт хийжээ. Уг шалгалтыг 14 үзүүлэлтээр явуулахад 10 болон түүнээс дээш зөрчилтэй 13 байгууллага байгаа нь тогтоогдсон байна. Тиймээс зөрчил гаргасан байгууллагуудын дарга нарт хариуцлага тооцоолох буюу сануулга өгөх мэдээллийг засаг даргад хүргүүлжээ. Түүнчлэн шилэн дансны мэдээллийн сан шинжлэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны төсвийн тайлангаа энэ сарын 25 гэхэд тухайн санд хийх ёстойг санхүүгийн хяналт аудитын албаны дарга санууллаа. Орон төргийн үзэгчтэй оргил цаг мэдээллийн хөтөлбөр тодруулга ярилцлагаараа үргэлжлэн хурж байна. За зарим асуултанд бас тодруулга авахар Улсын хурлын гишүүн Очин Бэгтэй болцоод байна. Одоо бол яг одоо Улсын хурл дээр яригдж байгаа хэд хэдэн одоо хуулийн төслүүд яригдж байна л да. Гэхдээ үүний одоо бас олонний анхаарлын төвд байгаа нь бол сонгуулийн тухай хууль. Тэгэхээр энэ хуультай холбогдуулан бас мэдээлэл гэдэг юм уу тодруулах. За сонгуулийн хуулийг бол оны өмнө одоо Улсын хурл судалтай намууд харилцан зөвшөөрлөж баталлаа. Тэгээ сонгуулийн хууль бол одоо хэрэгжиж эхэлсэн. Сонгуулийн хууль энэ удаагийн сонгуулийн хуулийн гол онцлог бол яг тогтолцооны хувьд бол өмнөх тогтолцоогоо хадгалж байгаа. 48 мандат бол 48 гишүүн бол орон нутгаас тойргоос тодорно, 28 гишүүн бол намын жагсаалтаар сонгогдно. Ерөнхийдөө би энэ удаагийн одоо сонгуулийн хуулийн гол онцлог гэх юм бол одоо энэ шуд зөв сонгуулийг шударгаар явуулах тийм ээ. Сайн иргэдийн хяналттай явуулах, хэрүүл маргаан зөрчил багтай байлгах, сонгуульд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх гих мэтчлэнгийн тодорхой асуудлуудыг шийдвэрлэх зорилго тавьсан байгаа. Тэгээ хамгийн гол өөрчлөлтүүдийг нэрлэх юм бол жишээлбэл автомат тооллогын машинд бол иргэд за зарим талаар бол зарим улс төрийн намуудаас илнэлээ эргэлзээ илэрхийлж исэн. Ер нь бол зөвхөн автомат машинаар тоолсноор гэдэг сонгуулиуд бол өөртөө асуудал гарах уу гэдэг. Тэгэхээр энэ сонгуульд хүмүүсийн итгэл гэдэг бол төр засгаа байгуулагдсан төр засгаа одоо үнэхээр шударга гарч ирсэн үгүй гэдэг мэдэх бол маш чухал асуудал. Тийм учраас сонгуулийн хуулийн дээр бол намууд зөвшөлдсөд 50 хүртэлх хувьд нь хяналтын толлого хийж болох. Ийм зөв юг бол хуульчилсан. Тэгэхээр одоо тэн хагасд нь баг хяналтын толлого хийнэ гэдэг бол ямар нэгэн байж болох эргэлзээг арилгах ийм сайн залт орсон гэж үзэж байгаа. За орон нутгийн сонгуулийн хувьд бол улсын хурлын сонгуул, нийслэл аймгийн сонгуул бол хамт явах. Аймгийн иргэдийн хурлын сонгуул, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул бол намар 10 дугаар сард явуулахаар хууль бол ингэж гарсан байгаа. Ерөнхийдөө бол одоо бас нэг ач холбогдол бол улсын хурл аймагт нийслэлийн сонгуул хамт явснараа бас улс төржилтийг багасгах тийм ээ сонгуулийн зардлыг багасгах олон талын ач холбогдолтой гэж үзэж байгаа.
одоо олонний дунд юу гэдгийг бас мэдээлэл олон талын хэлбэрээр хүрэж байгаа асуудал бол хүүхдийн мөнгөний асуудал байна л да тий. Тэгэхээр жилдээ одоо манай зөвхөн Орхон аймгаар аваад үзэхэд л 2900 орчим хүүхчнэр мэдлж байна. Тэгэхээр эдгээр хүүхдүүдэд одоо ижил тэгш маркаар энэ улс орноос өгж байгаа энэ мөнгөн хэлбэрийг бол одоо олох зөв юм а гэсэн дээр санал нэгтчлээ л дээ. Та зүгээр хувьдаа яаж үзэж байна? Улс орны төсвийн байдал хүнд байгаа энэ үед яг хөө хязгаарлалтаагаар нөгөө тий хэлбэрээр олгосон ч яхав гэсэн байр сууч байна. За дээр нь хүүхдийн цэцэрлэгийн одоо хоолны зардлыг эцэгчүүдээс авдаг болыг гэсэн асуудалч давхар яригадад зүгээр хүүхдийн мөнгө, хүүхдийн цэцэрлэгийн хоолны мөнгө ч гэдэг юм энэ зүйлтэй холбоотой асуудал зүгээр энэ 7 хоногийн хувьд олны анхаарлын төвд байлаа. Мэдээж хүүхдийн мөнгөний асуудал бол хамгийн их анхаарч исэн асуудлын нэг. Ерөнхийдөө төсвийн нөхцөл байдал бол хүнд байна. Дээрэс нь бол одоо зарим хүүхдийн мөнгө авах шаардлагагүй хэмжээний тийм ээ амжиргааны одоо төвшин орлого өндөртэй айл өрхөд бол зарим баг би мөнгөийг авдагчгүй баг мартчихдаг. Авдаггүй цөөн тооны одоо хүн амын цөө баг хэсэг нь л дээ. Ийм айл өрхөд ч гэсэн байна. За зарим нь бол саналаараа за яах вэ бид бас нэг хөдөлмөрлөөр болж байна. Заавал хүүхдийн мөнгө авах гэдэг авах шаардлагагүй маа гэж үзэж байгаа зарим айл өрхөдж байна. Тийм учраас зорилт бүлгэрүү чиглүүлье гэсэн ийм саналыг бол засгийн газраас дэвшүүлсэн. Гэхдээ өнгөрсөн хугацаанд гарсан нэлээд шүүмжил бол яг энэ нөгөө хүүхдийн айл өрхийн орлогын ангиллал дээр тийм ээ орлогын түвшний одоо ангиллал дээр бол их одоо асуудал байна. Зарим үнэхээр хүүхдийн мөнгө авах шаардлагатай байтал танах бол угаалгын машинтай байна, танах машинтай байна. Хөрөгчтэй юм байна гэд ингээд амьдралынхын түвшний ангиллалыг орлогын ангиллалыг өөр түвшинд тавьчихдаг. Ингээд шаардлагатай айл өрхтөө очиж чадахгүй гэдэг шүүмжил бол нэлээд гарч байгаа. Тийм учраас энэ асуудлыг нэлээд ярилцсан. Тэгээд их хурал дээр арчсан намын хувьд, засгийн газрын хувьд хүрч байгаа ойлголт бол бид хүүхдийн мөнгийг халамж гэж харахаасаа илүү ерөөсөө хүүхдүүдийн ирээдүйд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж харъя. Тийм ээ. Хүүхдийн нэр дээр данстай байгаад өнөөдөр тухайн хүүхд авч хэрэглэх зарим нэг айлд авч хэрэглэх зайлшгүй шаардлага тулгамдаг байлаа ч гэсэн ядаж хүүхдэд хадгаламж үүсээд явдаг. Хүүхдэд алгчлахгүй боломж олгох, бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох. Энэ бодлого барьж явъя гэдэг санал гарсан. Тэгээд энэ бол улсын хурлаар хэлцэгдээд дэмжигдээд явж байна. Тэгээд би хувьдаа бол энэ одоо матгүй цаашдаа хүүхдийн мөнгийг одоо ийм бодлогоор нь ийм үзэл баримтлалаар нь эргэж буцахгүй явах нь бас зөвчөж болно гэж үзэж байна. Зөвхөн 2015 оны тон судалгаагаар аваад үзэхэд нийтдээ нэг 16 орчим мянган айл өрх бол ипотекийн зээлд хамрагдаж өөрсдөө гэсэн орон сууцтай болсон байна. За бас дунд нь ингээд задлаад үсэх юм бол нэг залуучууд гэдэг юм уу тийм ээ залуу өрх бүлүүдийн хувьд бас энэ масс 60-аас дээш хувийг нь эзэлж гин гэж. Тэгэхээр энэтэй холбоотойгоор одоо яг 2016 он гарснаас хойш яригдж байгаа асуудал бол ипотекийн зээлийн хүүг 5 хүртэл хойр буруулах боломжтой гэдэг ингээд үтсэн. Энэ дээр олон талын ч маргаан ярьж байна. Одоо энэ мөнгийг олгох одоо ямар нэгэн юу гэдгийг хөрөнгөний их усэр байхгүй гэж ийм одоо нэг өсөндөө амлалтрахгүй юм гаргаад байна гэж эсрэг одоо үзэл санаатай байгаа хүмүүс ч байна л да. Зөвхөн нийгэмд одоо бол барилгын салбар хийгээд залуу гэр бүлүүдийн хувьд за дээр нь одоо айгүй олон хүчин зүйлийн тийм ээ агарын бохирдлыг бууруулах хүн амаа орон сууцчлах гэдэг ерөөсөө шатараад яг энэ зүйлийг яриад ард нь ингээд жагсаалт гаргах юм бол маш урт дараа л үүсэх ийм хэмжээний асуудлыг шийдэх гээд байгаа. Энэ нь одоо яг ямар төвшөндөө байна. Хэрвээ одоо энийг шийдчихвэл 5% болгочвол тийм сая оны өмнө бол үндсэн хуулийн цэцээс шийдвэр гараад урд нь мөрдөгдөжсэн тухайн барьцаанд байгаа эд хөрөнгийг өөр юм хэн нэгний өмчлөлт шилжүүлэх бол эсвэл одоо зээлийн барьцаанд тавих бол банкнаас барьцаасан банкнаас зөвшөөрөл авдаг мэдэгддэг байсан энэ тогтолцоог буруу гэж үзээд үндсэн хуулийн цэц хүчингүй болголоо л доо. Тэгээ энэс болоод банкуд бол зээлийн хүүг бол нэг хэсэг зогсоосон. Зээл олгохыг орон сууцны зээл яагаад гэвэл одоо банк чинь нөгөө эрсдлээс нэг хадгаламж эзэмшигчдийн мөнгө шүү дээ. Банкны өөрийнх нь мөнгө шихэх юм тийм ээ. Тэгэхээр иргэдийн мөнгийг эрсдлээс сэргийлэхийн тулд барьцаа авах болдог. Тийм ээ. Барьцаа гэтэл авсан барьцааг нь банкнда мэддэхгүй зараад хамаагүй зарцуулцдаг болчих юм бол нөгөө хадгаламж эзэмшигчдийн мөнгө банкны хөрөнгө чигээр маш их том эрсдэлд орох учраас энийг бол банкуд зогсоосон үндсэн хуулийн цэцэн шийдвэрээс болоод за тэгээд энэ дээр бол одоо бидний зүгээс бол томоохон дүгнэлт хийсэн л дээ. Иргэдийн зүгээс ч гэсэн гарч байгаа байнгын шаардлага, дээрээс нь барилгын салбарын бас тавьж байгаа шаардлага бол маш их барилга барьсан. Иргэд орон сууцнд орох шаардлагатай иргэд зөндөө байж идэг. Гэтэл зээл нь ингээд зогсчоор нэг нь барилга зарж чадахгүй, нөгөөд нь орон сууцнд орж чадахгүй ийм л хүндрэлтэй нөхцөл
нөхцөл байдал үүссэн өөрөө чи хэлдгээр маш олон гэр бүл бол маш их хүлээлттэй байгаа. Тэгэхээр энийг шуурхаа шийдэх ажлыг бол он гарсаар эрчимтэй хийлээ. Тэгээд өнгөрсөн 7 хоногт бол үндсэндээ ипотекийн зээлийн асуудлыг бол шийдвэрлэж чадлаа гэж ингэж хэлж болохоор байна. Одоо хоёр том өөрчлөлт гарч байгаа. Нэгдүгээрт нь бол зүйлийн цэцгийн шийдвэрээр хүчингүй болсон байсан хуулийг бол одоо эргэж хараад өмчлөлд байгаа хөрөнгийг тийм ээ өөр хүний өмчлөлд шилжүүлэхээр бол жишээл Бачим гэдэг хүн байраа барьцаалаа зээл авсан байсан чинь Хатрууэр гэдэг хүнд байраа одоо зархаар бол өмчлөл нь шилжиж байгаа бол банкндаа заавал мэдэгдэх ёстой. Тэрнээс түрээслэх гээд бусад харилцаанд бол заавал бас банк руу очиод авах шаардлагагүй. Тэгэхээр хуучин хуулийн заалтыг бас зохицуулж өгсөн гэсэн үг. Нөгөө талаас банкнд бол баталгаа нь бий болчихж байгаа. За одоо ямар ч байсан Бачимыг дураараа мөнгөө байраа зараад алга болчихгүй тийм ээ. Тийм учраас одоо банкнд баталгаа бий болсон учраас одоо банк цаашаа ипотекийн зээлээ олох боломж нь хуулийн буюу баталгаа нь бий болчихлоо гэсэн нэгдүгээрт. За хоёрдугаарт нь бол их чухал зүйл бол 8%-ийг 5% болгож бууруулсан. Хөг бууруулсан. За энэ бол мэдээж иргэдийн хувьд бол маш их хүлээлттэй байсан зүйл орон сууцны зээлийн одоо хөг бууруулах. За гарч байгаа шүүмжил бол их усүр нь хаана байгаа юм бэ гэдэг ийм зүйл дээр бол эндээ шүүмжил гарч байгаа. Тэгэхээр манай иргэд анзаарч байгаа бол тэтгэврийн сангийн одоо хуулийг бол шинжилж баталж байна. Маш олон орнуудад бол тэтгэврийн санд хоригдлогдож байгаа хөрөнгө гэдэг бол удаан жилийн ийм одоо эргэлт санхүүгийн эргэлт бий болох их чухал хөшүүрэг болдог л доо. Жишээл бид одоо залуу улсууд улсад ажил хийж эхлээл 20-30 жил тэтгэвэр төлнө шүү тийм. Бид 20-30 жилийн дараа л мөнгө авч эхлэх байхгүй. Тэгэхээр тэр тэтгэврийн мөнгийг одоо улсын төсвийн цоорхойг нөхөл урсгал зардал зарцуулаад авах биш. Тэтгэврийн сан гэж тусад нь одоо сан үүсгээд тэгээд тэр санг бол урт хугацааны ипотекийн зээл шиг ийм санхүүжилтийг санхүүжүүлэхэд хамгийн тохиромжтой санг. Дэлхийд даяар тэтгэврийн санг бол ийм л зүйл зарцуулдаг. Тэгэхээр манайд ийм тогтолцоо үүсэхгүй байсан. Тэтгэврийн сангийн мөнгийг бол дандаа л урсгал зардлаа одоо нөхөл төсвийн алдагдлын нөхөл идчихдэг байсан байхгүй бид жил болгон. Тэгэхээр одоо бол тэтгэврийн санг мөнгөжүүлэх ийм хууль нь гараад тэтгэврийн сандаа одоо тэтгэврийн мөнгийг төвлөрөөд ирэхээр нь тэр чинь 20-30 жилийн дараа авах хэмжээний мөнгийг чинь ингээд санхүүгийн графикаар нь зохицуулаад одоо энэ ипотекийн зээл урт хугацааны одоо зээлүүдийг санхүүжүүлж эхлэх механизм нь бий боллоо гэсэн үг. Тэгэхээр би бол Монголд их удаан хүлээгдэжсэн. Бий болох ёстой орон сууцны санхүүжилтийн зөв механизм бол бий боллоо гэж харж байгаа. За мэдээж эхний эхлэлийн үедээ бол 1-2-3 жилдээ бол санхүүгийн тодорхой хэмжээний хүндрэл доголдол үүсгэж игдэртлээ зарим нэг асуудал үүсхийг бол үүсгэхгүй. Тэгэхээр ер нь бол зөв механизм бий болсон иргэдэд ээлтэй. Баг хүүтэй байх баталгаа нь боломж нь эндээс бий болж байгаа байхгүй яа гэвэл 20-30 жил одоо тэтгэвэр авахгүй залуучууд ингээд 10 жил 20 жилээр дараа тэтгэвэр авах хүмүүсийн тэтгэврийн шимтгэл төлөө явж байгаа шүү дээ. Тэгэхээр их уср бол эндээс эхлэх юм аа гэж ойлгож байна. Нэг зүйл тодруулъя. Одоо 5% болголоо гэдэг инхээр урд нь одоо 2-3 жилийн хугацаанд ипотекийн зээлэр 8% хүүтэй байхад нь орон сууц авцсан иргэд маань өөрсдөө шууд автоматар 5% болох нэ гэж бас ойлголттой яваад байгаа. Энэ дээр хариулт. Ер нь бол одоо дагсан тодорхой дүрм журмууд гарах бах. Ерөнхий хандлага бол одоо ингээд энэс хойш одоо олгож байгаа зээлийн хүү бол 5%-аар нийтдээ 5%-аар төлөгдөнө гэсэн ийм одоо зарчим барьж байгаа. Нэг зүйл тодруулах гэсэн. Тэгэхээр замын хөдөлгөөний шинжилсэн хууль хэрэгжиж эхэлсэн. За энэ хууль дээр бол та бас санаачилж өргөн барьсан шүү дээ тийм ээ. Энэ хууль бол яг цаг үе олсон хөрсөн дээр маш одоо сайхан бууж байгаа гэж бас иргэд ярьж байна л да тий. Одоо согтуугаар төрөөсөл жолооч нарын тоол харьцангуй буурчлаа. Ерөөс 2-3 сарын хугацаанд аваад үзэхэд сая 2000 он 15 оны 9 сард хэрэгжиж эхэлсэн хууль маань 15 оны төгсгөлөөр одоо ингээд юу гэдгийг тий дүнг ингээ харахад бол айгүй буурсан байна л да. Тийм замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль бол за би чи өөр аюулгүй байдлын салбарын хүн. Тэгээд одоо хүний аюулгүй байдал, иргэдийн аюулгүй байдал талаас харах юм бол бас хамгийн санаа зовмор үзүүлэлттэй бол энд байсан. Жилдээ бол бас олон зуун хүн автын ослоор нас ордог. Тэгэхээр бэртэж гэмтдэг бид нар ч одоо дайн болж байгаа улс орн биш шүү дээ тийм ээ. Гэтэл ослоос олж хүмүүс хүүхдүүд ер нь иргэд амнасаа алдаад ингээд бол туйлын харамслаа. Тийм учраас замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийг шинчлэх, даасан дүрм журам тэгээд хариуцлагын тогтолцоо, торгуулийн системийг шинжлэх хэрэгтэй юм байна гэдгийг бол олж харсан. Тэгээд одоо бусад олон улсын сайн жишгүүд дээр нэлээд судалгаа хийсэн л дээ. Тэгээд одоо Батхүү гүшүүн бит хоёр бас хоёр талаасаа хоёр талд хуулийн төсөл боловсруулж исэн хоёр хоёулаа нийлүүлээд ингээд бас нэлээд удаа хугацаанд мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж чаад батлуулсан. Тэгээд өөрөө чинь хэлдгэр бол үнэхээр манай цагдаагийн байгууллага иргэд бол их талархалтай байгаа. Ямар ч байсан согтуу жолооч бол ер нь баг байхгүй болчлоо. Маш их багасж байна тийм ээ. Хариуцлага нь нэлээд өндөрсөн.
согтуугаар тээврийн эрсэл жолоодно гэдэг бол ер нь хүний амьд хүрэхэд ойрхон л явж гин л гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгээд дээр нь бол гарч байгаа дэвшил бол бас нүдэнд харагдаж байгаа дэвшил бол Улаанбаатар хотыг жишээлээд аваад үзэхэд бол замын хөдөлгөөний соёл бол их сайжирч байна. Наад зах нь явган зорчигч гэрэл дохиогоор гарцаар гарна гэдэг ойлголт их бага байлаа шүү дээ. Хаана л одоо хүссэн газраараа гараад гүйчдэг байсан бол өнөөдөр гудамжинд харж байхад зорчигчд бол дохио хүлээ зогсож байгаа л бүүн бөөнөрөө гарцаар гардаг болж байна. Гарцгүй газар гүгээд идэх хүн их бага болж байна. Яг гэвэл өмнөх хуулиудад ерөөсөө замын хөдөлгөөний хууль гэдэг чинь зөвхөн машин барьж явах хүнд хамаатай юм шиг байдаг байсан бол өнөөдөр замын хөдөлгөөнд орж байгаа бүх одоо явган хүн ч гэсэн одоо хариуцлага хүлээдэг. Цаашлбал одоо автын ослоо урт хугацаанд бүр буурна гэж харж байгаа. Яагаад гэвэл хэрвээ авто осол гарах юм бол хэрвээ одоо энэ хуулиар одоо дүгнэлт хийж үзээд замын нөхцөл байдлаас болж авто осол гарсан байна гэвэл зам тавьсан компани хүртэл хариуцлага хүлээх ийм одоо их олон хариуцлагын нарийн тогтолцоотой хууль гарч ирж байгаа. Тэгэхээр Хөрсөн дээр их хайтайхан сайн бууж ийн гэж үзээд байгаа шүү дээ энэ хуулийг бас. Тий, ерөнхийдөө бол иргэд их талархалтай хандж байгаа. Тий. Торгуулийн систем гэдэг ингээ гараад ирлээ жолооч нарын 10 онооны систем гэдэг тийм ээ. Тэгэхээр одоо оноогоо асуулаад яваад байвал цаашдаа бол их хүнд болно. Тэгэхээр жолоочууд нэг бүр хариуцлага хүлээх хэрэгтэй болж байна. Эрдэнэтэй холбоотой нэг асуудал дахиад тодруулчих тийм ээ. Үндсэн хуулийн зэс дээр одоо бас давхар яригдаал байгаа. Ер нь олон ч удаагийн бас ярилцлаган дээр хэлжсэн. Эрдэнэтийн одоо хотын статусын асуудал. Тий, одоо миний хувьд бол 2016 онд Эрдэнэт хот маань 40 жилийн яваа тэмдэглэх гэж байна. Эрдэнэт бол хот. Би бол одоо бусад аймагуудаас огт өөр гэж боддог. Эрдэнэт бол хот. Тэгэхээр эрдэнэтчүүд маань аль биесээр хотын статусаа олж авах боломжийн 40 жилийн давхиж байгаа 2016 онд би болох ёстой, нийтлэл ажиллах ёстой гэж бодож байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ер нь бүхэлд нь одоо явуулах ёстой гэдэг дээр бол би бас нэлээд төвтэй ажиллаж ирсэн хүний нэг л дээ. Харамсалтай нь бол үндсэн хуулиараа өөрөө улсын их хурлын сонгуулиас 6 сарын өмнө үндсэн хуулийг өөрчлөх ёстой. Тэгээ 15 онд багтаж өөрчлөх боломжийг бол бид одоо алдлаа цаг хугацааны боломжийг. Тэгэхээр одоо үлдэж байгаа боломж миний хувьд бол манай эрдэнэтчүүд ч гэсэн сайн дэмжээсэ тийм ээ төвтэй ажилласаа гэж байгаа бол зүйл бол одоо 2016 оны улсын их хурлын сонгуулийн санал асуулгатай нэгтгээд үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуулгуудаа иргэдээс асуучъя тийм ээ. Тэгээ иргэдийн дэмжиж байгаа асуудлуудаар дараагийн улсын их хурл бүрдмэгц үндсэн хуульд өөрчлөлт оруулах. Тэгжээж иргэд даалгавар өгчхөр дараагийн их хурл зайлшгүй өөрчлөлт оруулах гарцаагүй юм нөхцөлд орж байгаа байхгүй. Тэгэхгүй бол магадгүй одоо шинээр бүрдэж байгаа их хурл өөрчлөлт хийхгүй удаж магадгүй. Тэгэхээр би бол 16 оны сонгуулиар бид өөрөө энэ асуудал их зөв дэмжиж эрдэнэтчүүд маань бас саналаа өгөөд үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих юм бол эрдэнэт маань 16 онд хот болох ийм нөхцөл бүрднэ гэж бодож байгаа. Үүний төлөө бол би одоо мэдээллийн байгууллага иргэдтэй та бүхэнтэйгээ идэвхтэй хамтарч ажиллана л гэсэн бодолтой. Бүр гарагт бэлтгэсэн мэдээ сурвалжлагуудыг оргил цаг хөтөлбөрөөр 21 цагаар дамжуулан үзэж та бүхэнд хүргэлээ. Маргааш Баасан гарагт болж өнгөрөх мэдээ сурвалжлагуудыг та мөн оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй. Хөтөлбөрийн төгсгөлд энэ өдрийн 20 цагаас маргааш өдрийн 20 цаг хүртэлх хоногийн цагаар мэдээллийг хүргэе.